Спортыг олимпийн бус төрөл гэж их заа гэж ярьдаг болжээ. Олимпийн төрөл биш гээд нэг сунаал дутуу сунаах юм уу? Нэг дусал хөлс дутуу урсгах юм уу? Нэг секунд дутуу хөдөлмөрлөх юм уу? Бүгд л урсгаж байгаа, бүгд л хөдөлмөрлөж байгаа, бүгд дэлхийдээ үзэлцэж өршөлдөж байгаа. Үүний тод жишээ сонирхчийн сумаа өөхийн түүхэнд цорын ганц дэлхийн 4 удаагийн аврах ариг сумаараа овлон барилдаж байгаа Баасан Доржийн Бадрал. Нэг жилд адилхан дэлхийд пенальтсан мөнх хүрэл медаль хүртсэн гээд бусад спортын тамирчид маань гавьяага өндөлөн гавьяа хэмээх цол тэмдэг хүртэж байхад энэ хөстөн маань яагаад чимээкүн харуулт тесээр үлдэнэ вэ? Сошиал хандлтаар тамирчдын үн цэнийг хэмждэг болчихсон юм уу? Дэлхийн авраг болоогүй ч спортын оргил болсон цол хэрэгэн хүртсэн тамирчид бишгүй л их бай. Харин дэлхийн 4 удаагийн авраг байж нэрэн дурсахгүй өнгөрнө гэдэг шударга юм уу? Спортын амьдрал богинохон маш богинохон. Хөлсөн хатаагүй үед нь дэлхийн дэвжэнээс нь буугаагүй үед нь тамирчдынхаа гаргасан амжилтыг нь үнэлж спортын болоод тамирчдынхаа үн цэнийг хадгалж үлдмээр байгаа юм. Цаг нь яг одоо спортын амьдрал спортоо онцоллоо.